Сайн байцгаана уу? Би сэтгүүлч Ариун Бэлэг байна. За би хэвлэл мэдээллийн салбарт 18 жил ажилласан туршлага дээр үндэслэн энэ салбарт шинээр сэтгүүлчийн ажлыг авч ажиллаж эхэлж байгаа шинэ сэтгүүлч нартай зориулж одоо өдөр тутмын үйл ажиллагаанд тулгардаг практик зөвлөмжийг алхамчлан хүргэе гэж шийдлээ. За эхний ээлжин цөмөрөө их сурвалжийн талаар маш товчхон яриа. За их сурвалж гэдэг бол туршлагатай сэтгүүлчийг туршлагагүй сэтгүүлчээс ялгаж чаддаг. За мөн одоо бидний өдөр тутмын үйл ажиллагаанд маш их хэрэг болдог сэтгүүлч хүний үнэт капитал юм. За туршлагатай сэтгүүлчид бол альва сэдвийн дагуу хинээс одоо хэрхэн ямар ярилцлагыг яаж авах уу, ямар мэдээллийг олж авах уу гэдгийг маш сайн мэддэг учраас цаг алдалгүйгээр их сурвалжуудтайгаа холбогдож мэдээллийг авах боломжтой байдаг. За харин шинэхэн сэтгүүлчид маань их сурвалжийн дутагдалд орох. За хинээс юу авахыгаа сайн мэдэхгүй байх ийм тохиолдол зөндөө. За би ч бас шинэ сэтгүүлч байхдаа гудамжинд одоо бас хинээс юу авах вэ гэдээ гайхаад зогсож исэн тохиолдолч бас зөндөө байсан. За ер нь бол та бүхэн онол дээр үзсэн байх их сурвалжийг хувь хүн болон байгууллага гэж ерөнхийд нь хоёр хувааж үзэж болно. За байгууллага дотроо бол төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага, хувь байгууллага гэдээ хуваагдана. За төрийн байгууллагын хувьд та бүхэн хэрвээ завтай, боломжтой байх юм бол төрийн байгууллагууд ямар чиг үүрэг, ямар бүтцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг болох зураглалыг бас өөрийнхөө одоо сонирхдаг сэдвийн дагуу хийчих юм бол дараа нь тэр маань өдөр тутмын ажилд чинь бас хэрэгтэй. За жишээлх юм бол төрөх эмнэлгийн талаарх үйл явцыг сурвалжлах шаардлагатай боллоо гэж бодъё л да. Тэгээ төрөх эмнэлэгтэй холбоотой юм хэрэг боллоо. За энэ тохиолдолд 2021 оны буюу одоо өнгөрөх оны 12 дугаар сард засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа томоохон төрөх эмнэлгүүд бүгдээрээ нийслэлийн харьяанаас гараад одоо эрүүл мэндийн яамны харьяанд очсон. Тэгэхээр энэ мэтийг бол та бүхэн мэдэж одоо төрөх эмнэлэгтэй холбоотой асуудал гарлаа гэхэд эрүүл мэндийн яамнаас очиж одоо тодорхойлох авах ийм шаардлагатай болсон. Тэгэхээр энэ эдгээрийг бол мэдж явах шаардлагатай. Төрийн байгууллагын энэ бүтцийг мэдэхгүйгээс болоод сэтгүүлчд маань бас одоо очиж мэдээлэл авах болоход одоо энэ хүн сэтгүүлчд ингээд сэдвээ мэддэггүй штэ ч гэдэг юм уу асуудлаа ингээд сайн ойлгоогүй байдаг гэх зэрэг юм шүүмжлэлт өртөх ийм эрсдэлтэй. За иргэний нийгмийн байгууллагын хувьд одоо та бүхэн энүүхэндээ гэж одоо шипи өгөхөд иргэний нийгмийн байгууллага альва асуудлаар одоо удаан жил ажилласан туршлагатай иргэний нийгмийн байгууллагууд бол ямар нэгэн сэдвээр хэн ямар байр суурьтай байдаг, одоо ямар байр суурьтай байгаа, за хаана ямар судалгаа хийсэн бэ гэх зэргийг маш сайн мэдж байдаг. Мөн өөрсдийнхөө хүрээнд шаардлагатай судалгаануудыг хийсэн байдаг. Тийм учраас иргэний нийгмийн байгууллага бол сэтгүүлчдийн одоо заавал хамтран ажиллах ёстой нэг одоо хэсэг юм. Тийм учраас та бүхэн иргэний нийгмийн байгууллагуудтай нэгт уялдаатай хамтран ажиллаж байгаарай гэж зөвлөе. За ямар мэдээлэл авах гэж байгаас шалтгаалаад тухайн мэдээллийг алтан бичгээр авах уу, айлсгүй бол өөрөө гүйж очиод авах уу, аль эсвэл хэвлэлийн төлөөлөгчтэй холбогдож авах уу гэх зэрэгээр одоо янз бүрийн байна л та бүхэн мэдж байгаа. За хэрвээ одоо алтан бичгээр тухайн асуудлыг авахар бол алтан бичгийн толгойд тухайн одоо газрыг бүхэлдэн бичих үү, айлсгүй дотор нь ямар нэгэн албыг нь бичих үү гэх мэтэр нарийн асуудлууд байгаа. За мөн ингээд агуулга нь ямар байх ингээд танаа байгууллагаас гарч байгаа алтан бичих учраас энэ дээр нэлээд нухацтай, хариуцлагатай хандаж одоо тэр алтан бичгийг гаргадаг албан тушаалтантай айлсгүй редакцийнхантайгаа санаа бодлоо одоо нэг сайхан солилцож ярилцж байгаараа. Ер нь редакцийнхантайгаа альва сэдвээр өөрийнхөө санаа бодлыг хуваалцаж ярилцсан гэдэг бол мэдлэг мэдээллийг хоримтлуулах бас л нэг одоо арга зам юм. Тийм учраас санаа бодлоо нээлттэй редакцийнхантайгаа туршлагатай сэтгүүлчтэйгээ хуваалцж байгаарай гэж зөвлөе. Хэрвээ тухайн асуудлаар альва албан газрын хэвлэлийн төлөөлөгчтэй холбогдох бол холбогдохоос өмнө нэг зүйлийг бодоорой. Тэр нь юу вэ гэвэл одоо хэвлэл мэдээллийн тэр асуудлыг хариуцсан хэвлэлийн төлөөлөгч гэдэг бол хэвлэл мэдээллийн салбарын бүх байгууллагуудтай за тэгээд маш олон сэтгүүлчдтэй хамтран ажилладаг учраас тун завгүй хүмүүс байдаг. Тийм учраас та бүхэн тухайн хүнээс асуулт асуухынхаа өмнө таны асуух гэж байгаа асуулт магадгүй интернет орчинд байгаа юм биш үстэй. Тухайн байгууллагын вебсайтн дээр, эсвэл Facebook хуудсан дээр байгаа юм биш үстэй гэдгийг эхлээд нэг харж үзээрэй. За тэгээд таны авсан мэдээлэл хамгийн сүүлийн үеийн байдлаар байна уу юу гэдгийг баттгах. За мөн одоо үнэхээр интернет орчинд тухайн мэдээлэл байхгүй байвал хаанаас хэрхэн авч болохыг хэвлэлийн ажилтнтай холбогдож асууж болох юм аа. Ингэх юм бол хин хинийхээ цагийг хэмнэсэн ийм одоо давуу тал болох юм шүү. За энэ удаагийн одоо их сурвалжийн талаарх товчхон одоо зөвлөмж маань өндөрлөж байна. Харин дараагийн удаа цөмөрөө өөрийн биеэр альва байгууллага руу очиж мэдээлэл авахдаа юуг анхаарах юм бэ гэдэг талаар ярилцъя. Баярлалаа. Баяртай.